Сайн байцгаана уу үзэгчдээ. Дэлхийд дахинд тойм хөтөлбөрийн энэ удаагийн дугаартаа Монгол улс бүгд найрамдах Хятад улстай дипломат харилцаа тогтоосны 69 жилийн ойтой холбоотой сэдвийг бид онцолж хүргэж байна. За Монгол улс болон бүгд найрамдах Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 69 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. За мөн эх онд бол бас дипломат харилцааны түүхт 70 жилийн ой тохионо. За өнгөрсөн он жилүүдэд бол манай улс одоо Хятад улстай уламжлалт найрсаг хөршийн харилцааг хөгжүүлсээр 2014 онд бол стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжсэн. Харин өнөөдрийн хувьд одоо хоёр орны стратегийн иж бүрэн түншлэл улам өргөжин тэлсээр байгаа билээ. За улс төр эдийн засаг, соёл, хүмүүнлэг гээд олон салбарт хоёр орны харилцаа өргөжин тэлж байна. За дипломат харилцааны одоо ойтой холбогдуулаад бид судлаачдыг энэ удаагийн дугаартаа урьж оролцуулж байна. За бид Монгол, Хятадын одоо хоёр судлаачийг урьдсан байгаа. Монголыг судалдаг Хятад судлаачийн хувьд бол одоо онлайнаар бидэнтэй ярилцсан. Харин одоо Хятад улсыг судалдаг судлаач Сумьяг бид студидтэй ураад байна. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу? Эхний асуултыг студидтэй урьсан Сумья судлаачтай тавья гэж бодож байна. За одоогоос 69 жилийн тэртээ бид одоо өмнөд хөрш бүгд найрамдах Хятад улстай дипломат харилцаа тогтоосон үеийг одоо өнөөгийн харилцааны түвшингөөс харахад бол маш их өөрчлөлт бол бидэнд харагдаж байна. Тэгэхээр эхлээд хоёр орны харилцааны түүхэн үеийг бас эргэн харъя гэж бодож байна. Монгол улс одоо 1949 онд бүгд найрамдах Хятад улстай дипломат харилцаа тогтоосон. Тэгээд энэ өдрүүдэд одоо 69 жилийн ой тохиож байна. Хоёр улс монголчууд бас 60 жилийг бас их бэлгшээж ярьдаг. Тэгээ 160 жил бол өнгөрсөн. Тэгээд ингээ харахад бол бид бол хөрш орнууд олон зуун жил хаяалан амьдарч ирсэн юм улсууд байгаа. Монгол улс нь бүгд найрамдах Хятад улстай 2011 онд стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн. Тэгээд 2014 онд одоо иж бүрэн түншлэлийн харилцаанд, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн байгаа. Тэгээд хоёр орны харилцаа бол одоо түүхэндээ бол одоо хамгийн сайхан одоо эерэг үедээ явж байгаа. Олон зүйл төр та бүхэнд харагдаж байгаа. Монгол улсаас бүгд найрамдах Хятад улсад зорчиж байгаа иргэдийн тоо сая гаруй, сая давсан байна. Бүгд найрамдах Хятад улсаас Монголд бас альчилж байгаа хүмүүс бас жил ирэх тусам нэмэгдэж байна. Хоёр орны иргэд хоорондын харилцаа, хоёр орны компани хооронд, бизнес хоорондын харилцаа бас өндөр түвшинд явж байна. Мөн өндөр түвшний харилцаа альчлал бас их өндөр давтамжтай явж байна. Жишээлбэл одоо 2018 онд гэхэд Монгол улсын ерөнхий сайд бүгд найрамдах Хятад улсад албан ёсны айлчлал хийсэн байна. Мөн одоо ШАБ-ийн дэд хэмжээний уулзалтанд Монгол улсын ерөнхийлөгч бас оролцсон байна 6 сард. Тэгээ харахад бол одоо бас Монгол улс болоод Хятад улсын хоорондын харилцаа бол өндөр түвшинд хөгжиж байна. Мөн бас гадаад хэргийн сайд төрийн зөвлөлийн гишүүн Ван бас Монгол улсад айлчилсан байна. Тэг ингээ харахад бол одоо 2018 он бол бас Монгол улс бүгд найрамдах Хятад улсын хувьд бол шин түүх идэвхжил нэмсэн тийм жил байлаа. Тэгэхээр өнгөрсөн он жилүүдэд бид одоо аль салбарт нь илүү өндөр ач холбогдлыг өгч тэр салбараа хөгжүүлж ирсэн. Тэр салбарын одоо олд амжилтуудыг нэрлэвэл юуг нэрлэж болох вэ? Бид бол одоо бүгд найрамдах Хятад улстай олон салбарт бол бас харилцаа хөгжүүлж ирсэн. Худалдаа эдийн засгийн салбарт жишээлбэл одоо Монгол улс бол байнга одоо экспортын хэмжээний хувьд бол Монгол улс бас бүгд найрамдах Хятад улс бол Монгол улсын хамгийн том худалдааны түнш байх жишээтэй. Хөрөнгө оруулалтын хувьд бол бас хоёр дахь том түнш байх жишээтэй. Ингээ харуул одоо бүгд найрамдах Хятад улстай хийж байгаа худалдаан дээр ч гэсэн Монгол улс байнга ашигтай байгаа. Сүүлийн хэдэн жил бол. Тэгэхээр эндээс харахад бол одоо Монгол улсын бас чухал түнш юм а гэдэг бас Монгол улс бас харж явах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Салбарын хувьд одоо жишээ нь худалдаа эдийн засгийн салбарт бол айгүй өндөр одоо түвшинд харилцаж байна.
мөн хүмүүнлэгийн харилцаа, хүн хоорондын солилцоо, одоо оюутан сурагчдын тоо жишээ нь одоо Бүгд найрамдах хятад улсад суралцж байгаа оюутны тоо гэхэд одоо 10,000 гарсан байна. Одоо Монгол улсаас бас Бүгд найрамдах хятад улсад зорчиж байгаа жилдээ зорчиж байгаа иргэдийн тоо сая давсан байна. Ингээ харуул хоёр орны хоорондын харилцаа бол бас хүмүүнлэгийн салбарт ч гэсэн их өндөр түвшинд хүрж байгаа гэж би харж байгаа. Та хятад судлаачийн хувьд те Бүгд найрамдах хятад улсын хувьд бол одоо 21-р зуун гарснаас хойш хөрөнгө оруулалтын чиглэл салбараа бол өөрчилж шинжилж байна. Тухайлбал одоо Африкийн бүсэд бол илүү хөрөнгө оруулалтыг хийж байна. Дээрээс нь хиймэл оюун ухаан, шинжлэх ухаан, технологийн салбарт, дэд бүтцийн салбарт түлхүү хөрөнгө оруулалтыг хийж байна. Тэгэхээр энэ хөрөнгө оруулж байгаа хөрш орныхоо энэ хөрөнгө оруулалтаас бидний хувьд ер нь хэр ашиг хүртэж байна? Би түрүүнд дурдсан тий худалдааны хувьд бол Бүгд найрамдах хятад улстай хийж байгаа худалдаа бол манай талтаа бол байнга ашигтай байгаа. Сүүлийн хэдэн жил мөн хөрөнгө оруулалтын хувьд ч гэсэн манай улсын 2 дахь том хөрөнгө оруулагч байгаа. Гэхдээ одоо хөрөнгө оруулалтын салбарын хувьд бол одоо нэг талыг баримталсан байдалтай байна уу гэж миний зүгээс харж байгаа. Голдуу одоо уул уурхайн чиглэлийн худалдаан дээр ч гэсэн одоо эрдэс баялаг уул уурхайн бараа бүтээгдэхүүн голдуу экспортлж байна. Хятадын зүгээс голдуу одоо жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж юм уу иймэрхүү зүйлүүд их хөрөнгө оруулж ирж байна. Энэ талаас харуул Монгол улс экспортынхаа хувьд бас одоо хятадтай бас төрөлжүүлэх тэр тал руугаа хандвал одоо бараа бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх тал руугаа хандвал бас их чухал юм болов. Хятадын талаас ч гэсэн бас хөрөнгө оруулах салбараа бас Монгол улсад хөрөнгө оруулах салбараа бас зөвхөн уул уурхай гэхгүй те бас бусад одоо хөдөө аж ахуйн салбар байж болно. Одоо бусад салбарууд үйлчлэгийн салбар дээр ч юм бас хөрөнгө оруулах чиглэлээ бас сонгож орж ирвэл бас их чухал юм болов уу гэж миний зүгээс харж байгаа. Ли Чао судлаачаас асуухад таны хувьд ер нь хоёр орны өнөөгийн харилцааны одоо хөгжил төвшин ерөнхий байдлыг ер нь ямар байдлаас нь дүгнэлж харж байна? Хятад Монголын стратегийн харилцаа өдрөөс өдөрт гүнзгийрч байна. 2017 онд худалдаа эдийн засгийн салбарт хоёр талын худалдааны нийт хэмжээ 6.6 тэрбум Америк долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 35.75%-аар өссөн. Мөн худалдаан дээр Монголын тал 3.8 тэрбум Америк долларын ашигтай гарсан байсан. Нүүрс бол хоёр орны худалдааны голлох бараа бүтээгдэхүүн. 2017 онд Хятад Монголоос экспортсон нүүрсний хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 25%-аар нэмэгдэж 3229 сая тонн хүрсэн. Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний салбарт хоёр орны худалдааны эргэлт хэдэн зуун саяар тоологдох хэмжээнд хүрсэн байна. Улс төрийн харилцааны хувьд Монгол улсын шин засгийн газар бүрэлдэн бий болсноос хойш Хятад болоод Монголын засгийн газрууд идэвхтэйгээр ойртон холбогдож хамтран ажиллаж байгаа. 2018 он бол Монгол Хятад хоёр улсын харилцаа хурдцайгаар хөгжсөн он бөгөөд төрийн дээд өндөр түвшинд харилцаа гүнзгийрээ зогсохгүй орон нутаг яам албан байгууллагуудын хоорондож харилцаа гүнзгийрч байна. Хоёр орон өмнө нь байгуулсан Монгол Хятадын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлж буй илэрлэл нь энэ юм. Өнөөгийн Монгол Хятадын харилцааны хөгжил нь ховор тохиох боломжийн үе дээрээ явж байна. Ирээдүйд Хятад Монгол хоёр улс өөрсдийн язгуур ашиг сонирхол асуудалд харилцан хүндэтгэлтэй хандах ойлгон дэмжих нь хоёр орны харилцаа тогтвортой хөгжих үндэс болж ингэснээр харилцаа бэхжин хөгжихэд тустай. Өнөөгийн Хятад Монголын харилцаа хамтын ажиллагааны онцлог зүйл нь Хятадын бүс ба зам, Монголын хөгжлийн зам санаачлалуудыг гүнзгийрүүлэн уялдуулж, ялангуяа дэд бүтцийн эрчим хүчний болон хөдөө аж ахуйн салбарт бодитоогоор хамтарч ажиллах явдал юм. За тэгэхээр хоёр орны харилцааны сүүлийн одоо үеийн байдлууд гарч байгаа үйл явдлуудыг харахад бол нэлээд идэвхтэй дипломат ажиллагаа бол өрнөж байна. За харилцан айлчлалуудын давтамж түрүүн таны хэлснээр бол нэлээд өслөө хамгийн сүүлд сая Хятадын гадаад харилцааны сайд төрийн зөвлөлийн гишүүн Ван И Монгол улсад одоо аль биесны айлчлал хийгээд буцлаа. Энэ айлчлалын үр дүн ер нь та хэр үнэлж байна? Миний хувьд одоо нөгөө хэвлэлийн баг хурлынхын үеэр одоо гарсан мэдээллийг ингээд онцолж үзэж байхад 4 зүйл ярьсан байна. Хоёр орны худалдааг одоо байгаа төвшингээс өсгөж 10 тэрбум Америк долларт хүргье гэсэн байна. Бүр 7
дахиад цаашаа хөгжүүлээд 15 тэрбум хүрэх бас сонирхол байна. 3 дугаарт чөлөөт худалдааны хэлтсээрийн судалгааны ажлыг эхлүүлье. 2 орны гэсэн байна. 4 дугаарт 2 орны иргэд хоорондын харилцаа альчлалыг 3 сая хүн болгох сонирхолтой байна гэсэн байсан. Тэгээ эдгээр зүйлээс харахад бол 2 орны бүхий салбарыг 2 орны харилцааны бүхий салбарыг хөгжүүлэхийн тулд хоёр тал их өдрөгөр харж байна л гэж миний зүгээс харж байна. Онцлог зүйлийн хувьд бол бид бас олон жил ярьж байгаа. Хөрш оронтойгоо бас чөлөөт худалдааны хэлтсээр байгуулъя. Аль салбартаа бас нэгэндээ бас давуу тал болгоё гэдэг чиг хандлага явж ирсэн. Тэгээд энэ ажлыг эхлүүлэхийн тулд бас эхлүүлэх ажлыг бас сая энэ сайдын үеэр ярьж хэлцэж байгаа шиг байна. Тэгээ Хятадын худалдааны яамны сайт дээр харж байхад бол яг ингээд судалгааны ажил эхлүүлж байгаа бараг 10 гаруй улс байна. Тэр дунд ихэнх нь нэг бүс нэг замын орнууд голдуу Хятадын хөрш орнууд голдуу байгаа. Тэгэхээр Монгол улсыг бас нэг бүс нэг зам санаачлахын хүрээнд бас их онцгой анхаарч харилцааг бас хөгжүүлэх сонирхолтой байна уу гэж бас харж байгаа. Тий. Мөн өнгөрсөн онд гэхэд 2 орны худалдааны хэмжээ ихэд 6 тэрбум гаруй 6.7 тэрбум орчим Америк долларын хэмжээтэй байгаа. Энийг 10 тэрбум болгоё гэж харж байна. Тэгэхээр Монгол улс уул уурхайн салбар болоод уул уурхайн бус салбартаа Хятадын хөрөнгө оруулалтыг татах бас Монгол улсын экспортыг нэмэгдүүлэх тийм сонирхолтой байна гэж бас харж байна. Нөгөө талдаа бол Хятад улс ч гэсэн Монгол улсад экспортлж байгаа бараа бүтээгдэхүүнээ бас нэмэгдүүлэх сонирхолтой байна гэж миний зүгээс харж байна. 6.6-аас 10 тэрбум болох 2020 онд 10 тэрбум болгох тийм зорилт тавьсан байгаа. Миний бодлоор бол ер нь бол боломж бол бий. Хэрхэн хөгжүүлэх вэ? Хэрхэн гарцаа яаж харах вэ гэдэг л хамгийн чухал байна. Монгол улс бол бас өндөр потенциалтай байгалийн баялаг ихтэй. Мөн байгалийн баялагаас гадна бас аялал жуулчлалын салбар байж болно. Үйлчлэгээний салбар гэсэн. Мөн хөдөө аж ахуйн салбар байна. Тэгээ эдгээр салбаруудыг хөгжүүлвэл их боломж байна гэж миний зүгээс харж байгаа. Нөгөө талаас бас Хятадын экспортыг нэмэгдүүлэхийн тулд бас Хятадын холбогдолтой хөрөнгө оруулалт нэмэгдээд тэрийг дагаад бас экспорт нэмэгдэх байх гэж миний зүгээс харж байгаа. Томоохон эерэг тийм томоохон логистикийн төслүүд юм уу те. Дэд бүтцийн төслүүд томоохон уул уурхайн төслийг хамтарч хэрэгжүүлэх юм уу? Эдгээр төслүүд хэрэгжүүлвэл 10 тэрбум хүрэх бол бас асуудалгүй гэж бол миний зүгээс харж байгаа. За эрх барих төвшөнд бол зарчмын тохиролцоогоо хийчлээ тийм үү? Ийм бүтээгдэхүүний чиглэлд хамтарч ажиллая танахаас ийм бүтээгдэхүүн авъя гэд. Гэтэл манайх эргээд нөгөө хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд гаргах гэхээр стандарт нормыг биелүүлэх гэдэг юм уу? Ийм асуудал зөндөө байдаг. Энийг хангаж ажиллах тал дээр ер нь манайх юун дээр анхаарах бол зүйтэй гэж харагддаг вэ? Манайх бол бас 60 сая малтай. Хөдөө аж ахуйн бол потенциал бас өндөр. Жишээлбэл хоньны махыг бол Хятад экспортлох бол бүрэн болцоотой гэж миний зүгээс хардаг. Мөн аялал жуулчлалын Хятад жуулчдыг хүлээж авах бас болцоотой гэж хардаг. Тэгэхээр Монгол улс эдгээр салбаруудаа анхаарах тий. Аялал жуулчлалтай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх. Мөн хөдөө аж ахуй мал аж ахуйтай холбоотой эрсдлүүдийг бууруулах. Жишээ нь малын өвчнг эдгэх, малын өвчнөөс сэргийлэх энэ салбар дээр бүгд хоёр тал хамтарч илүү ажиллавал бидэнд бол бүрэн болцоо бий. Тий. Хятад өөрөө жишээ нь Хятад өөрөө гэхэд хоньны махны хамгийн том зах зээл байх жишээтэй дэлхийд дээрх. Латин Америкаас маш Латин Америкаас авч байна. Өөр бусад орнуудаас бас Австрали, Шинэ Зеландаас бас их хэмжээний мах авч байна.
Монгол улсууд бол одоо ийм ойрхон зайтай ийм улсууд бол бас боломж бий. Тэгээд энэ тал дээр бас анхаарах шаардлага байгаа хаа. Ер нь чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан улс орнуудыг харахад дараа нь бас нэг асуудал байдаг. Хоёр талын одоо татваргүй оруулах барааны хувь дээр сайн тохиролцоо хийхгүй бол нэг талдаа ашигтай, нэг талдаа бас ашиг багтаа байх юм зөрчлүүд байдаг юм байна л да. Олон улсын жишгийг харахад энэ тал дээр манайх ер нь хэр анхаарч байгаа юм бол одоо миний бодлоор ажил эхэлж байна гэж харж байна. Тэгэхдээ Монгол улс бас чөлөөт худалдааны хэлэлцээр бол хийж үзээгүй байгаа. Гэхдээ бид нар бол эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийсэн байх жишээтэй. Монгол улс одоо жишээ нь одоо өөрийн төвшөнтэй ойролцоо улсуудыг судлах хэрэгтэй болоо гэж бодож байна. Жишээ нь одоо Гүрж улс, Гүрж байна. Гүрж ихэд 2018 оны 1 сарын 1-ээс Хятадтай хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээр нь хэрэгжиж эхэлсэн байна. Гүрж улсын хувьд одоо жишээ нь ингээ харж байхад гол экспорт нь хоёр зүйл байгаа. Нэгдүгээрт нь ус үзмний архи байгаа. Одоо вино, дарс байгаа. Хоёрдугаарт цэвэр ус байгаа. Тэгээд гуравдугаарт нэг уул уурхай бүтээгдэхүүн. Энэ гурван зүйл дээрээ Хятадаас хөнгөлөлт авсан баг жишээ. Манайх жишээ нь бол манайд бүгд байгаа, боломж байгаа. Манай цэвэр усны нөөц бол байдаг. Тэ мөн уул уурхай бараа бүтээгдэхүүн байна. Тэгээд өөрийн онцлогтой мах юм уу одоо өөрийн хөдөө аж ахуй онцлогтой бараа бүтээгдэхүүн экспортлох бол боломжтой. Тэгээд эдгээр зүйлүүдэд хэрэгжүүлж чадвал бид нарт бол боломж байна. Тэгэхээр бидний хувьд бол туршлага багтаа учраас бусад өөрийн ойролцоо ингээ улсуудаас судлах хэрэгтэй тий. Хятадтай бол гүрж байгуулж чадсан байна. Тэгвэл одоо бид хэрэгжээ явж байна. Хэрэгжлээс нь бас туршлага авах зүйлтэй. Тий. Тэгэхгүй бол бид жишээ нь одоо анхаарах олон зүйлүүд байна тий. Одоо аль жуулчлалын салбар байна тий. Монгол бол бас их бололцоотой хөдөө аж ахуйн салбар байна. Хөдөө аж ахуйн салбараа хэрхэн хөгжүүлэх бас тэрийг бас анхаарах хэрэгтэй. Хятад өөрөө бас Өвөр Монгол, Шинжаан, Гансу энэ гэх хойдлын мужууд бас одоо одоо хөдөө аж ахуй, мал аж ахуйтай байдаг. Эдгээр улсууд бас махаа бас өөрийн дотооддоо нийлүүлдэг байх жишээтэй. Монгол улстай өрсөлдөх хятадын мужууд бас байдаг. Тэгэхээр асар олон зүйлүүдэд бас бид нар бас бодолцож хийх хэрэгжүүлэх хэрэгтэй. Судлах шаардлагатай. Мөн та бүхэн бас мэднэ Хятад бас Австралитай чөлөөт худалдааны хэлэлцээр хийсэн байдаг. Австрали улс бас манайхтай төстэй. Манайхыг бодвол арай томруулсан хувьдбарч гэхээр юм уу. Одоо хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн экспортлдог. Тэгээ уул уурхайн бараа бүтээгдэхүүн экспортлдог. Тэгэхээр бид нар бас Австралийн бас туршлагаас, Гүржийн туршлагаас, өөр бусад улсуудын туршлагаас бид нар бас суралцах хэрэгтэй. Миний зүгээс тэгж харж байгаа. Дэд бүтцийн салбарт Хятад улс бол сүүлийн жилүүд асар их хөрөнгө оруулалт хийж байгаа тийм ээ. Тэгэхээр нэг бүс нэг зам санаачилгаад нэгдсэн улс орнууд бол энэ хөрөнгө оруулалтаас маш их үр ашиг хүртнэ гэдэг ийм мессежийг бол Хятадын төрөөс бол байнга өгч байна. Гэхдээ манай улс шиг одоо геополитикийн ийм одоо онцгой байршилтай улс орны хувьд ийм том төсөлд одоо нэгдээд цаашаа ашиг хүртээд явна гэхэд хэр одоо тийм өргөн потенциал танд харагддаг вэ? Одоо Аз номхон талай одоо бараг одоо Азийн дэд бүтцийн хөгжлийн банкнд гэхэд 84 улс нэгдсэн байна. Нэг бүс нэг зам бол бас их том санаачлаг. Тэгээ Хятад өөрөө дэлхийн 2 дахь том эдийн засаг. Тэгээ ийм тохиолдолд бол бид оролцох ёстой. Монгол улс бол өөрөө бас далайд гарцгүй нөхцөл байдлын хувьд бас бусад улсуудтай харьцахад өрсөлдөх чадварын хувьд бас геополитикийн газар зүйн нөхцөл байдлын хувьд бол бас нэлээд хүндрэлтэй. Ийм тохиолдолд бид бас ингээд глобалчлалт, даяарчлал ийм зүйлд бас нийтэх ёстой гэж миний зүгээс хардаг. Бидэнд бол боломж бий. Бидэнд бол харьцангуй боломж бий. Тэгэхээр бид бас тодорхой хэмжээнд өөрийнхөө одоо нөөц олцоогоо ашиглаад бас оролцох хэрэгтэй гэж миний зүгээс хардаг. За Хятадын дарга одоо Монгол улсын ерөнхийлөгчийг эх хонд түүхт 70 жилийн ойн үеэр одоо төрийн айлчлал хийхийг урьдсан байгаа. За харин Хятадын талаас
манай талаас Хятадын одоо ямар удирдлагыг урьдсан болоо? Ер нь энэ тал дээр танд мэдээлэл байна уу? Харилцан айлчлалууд эх хонд болох уу? Миний зүгс бол одоо хоёр талын өндөр хэмжээний айлчлал, харилцан айлчлал бол үргэлжлэнэ гэж одоо миний зүгс харж байгаа. Эх жил бол одоо мэдээнээс харж байхад бол эх жил бол гадаад харилцааны сайд бол айлчлална. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч бас төрийн айлчлалын. Хятадын талаас бол одоо дунджаар харж байхад бол ардын төлөөлөгчдийн их хурлын дарга болон одоо төрийн зөвлөлийн гол гишүүд бол Монгол Улсад ажиллах магадaltaй гэж миний зүгээс харж байгаа. Өмнөх одоо удирдлагууд жишээ нь хэдэн жилийн давтамжтай ер нь манад айлчилж ирсэн бэ? 1990 оноос хойш ингээ харуул одоо бүгд найрамд Хятад улсын дарга нэг дунджаар 10 жил сонгогддог тий. Та бүхэн мэдж байгаа 5 жилээр сонгогддог, үлрэн сонгогдоод ирдэг. Та бүхний мэдж байгаа бол Жэнзомин гэхэд одоо 1998 онд айлчилж ирсэн баг жишээтэй. Хужинтао сонгогдоод бас 2003 он айлчилсан баг. Тэгээ 2014 онд Шижинпин дарга айлчилсан байна. Голдуу ингээд өөрийн сонгогдсон 10 жилдээ нэг удаа айлчилсан бол нэг удаа айлчилсан байдаг. Одоо Монгол улсад бол Хятадын ерөнхий сайд бас айлчилсан байгаа. Одоо бол 3 дахь хүн буюу одоо бүгд найрамдах Хятад улсын ардын төлөөлөгчтэй хурлын дарга одооны дарга бол одоо Ли Жаншу юм уу эсвэл одоо бусад төвшний дарга нар ирэх байх гэж одоо миний зүгээс харж байгаа 70 жилийн ойг тохиолдуулаад Монгол улс бас бүгд найрамдах Хятад улс хоорондын бас одоо бас гэрээ хэлцлүүд одоо бүгд найрамдах Шижинпин дарга ирэх үеэр зурсан одоо Хятадын хойд нутгийн бомтуудыг ашиглах эсвэл Хятадын нутгаар дамжин одоо 3 дахь оронд экспортлох боломжийн хилцээрүүд энэ төр Монголын тал айл эзэн сойрхон баталчихсан. Одоо өөрийн улсын хурал дээр Хятадын тал бол одоогоор хүлээгдэж байгаа энэ зүйлүүд эдгээр зүйлүүдийг урагшлуулахад бас тодорхой хэмжээний бас Хятадын талын дарга нарын айлчлал бас чухал авах уу гэж миний зүгээс харж байгаа. За Хятадтай харилцааг ярихаар бас нэг сонирхол татсан сэдв бол яхаарахгүй Монгол улсын Шанхай хамтын ажиллагааны байгууллагатай харилцаа бас нэлээд анхаарал татдаг. За сая Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд бол Шанхай хамтын ажиллагааны байгууллагын одоо төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтанд оролцохдоо байр сууриа бол тодорхой хэлсэн ба. Гэхдээ олон улсын хувьд бол судлаачдын хувьд бол энэ дээр маш их сонирхож судалдаг. Цаашдаа ер нь нөхцөл байдал хаашаа ирэх вэ гэдэг дээр ер нь таамаг судалгаагаа дэвшүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр таны хувьд одоо Монгол улс Шанхай хамтын ажиллагааны байгууллагын харилцааг ер нь ирээдүйд яаж харж байна? Монгол улс бол одоо НАТО хойд Атлантын цэргийн хэвсэлийн бас одоо түнш улс байгаа. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улс байгаа. Шанхай байгууллагын ажиглагч хамгийн анхны ажиглагч орн байгаа. Ингээ харахад Шанхай хамтын ажиллагааны байгууллагын одоо 18 орнуудыг ажиглахад ихэнх нь одоо Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад гишүүнчлэлтэй НАТОгийн түнш орн байх жишээтэй. Тэгэхээр Монгол улс миний бодлоор Монгол улс бас одоо хөрш орнуудынхаа орсон юм байгууллагт бас тодорхой хэмжээний өндөр идэвхжэлтэйгээр одоо бас харилцан хамтран ажиллах хэрэгтэй болов гэж миний зүгээс ажигладаг. Ли Чао судлаачийн хувьд Монгол улсын Шанхай хамтын ажиллагааны байгууллагатай харилцаанд ер нь ямар бодолтой байд юм болоо? Монгол улс бол Шанхай хамтын ажиллагааны байгууллагын анхны ажиглагч улс. Монгол улсын дотоодын аюулгүй байдлын нөхцөл тогтвортой, стратегийн чухал байршилд газар доорх нөөц баялаг арвинтай, мөн эрчим хүчний болон зам тээврийн чухал зангилаа болж болох потенциалтай нь Хятад, Орос хоёр улс Монголыг Шанхай хамтын ажиллагааны байгууллагатай хамтрах, хамтын ажиллагааны төвшингээ дээшлүүлэх талаар дэмждэг үндэслэл юм. Юуны түрүүнд тус байгууллагын харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, эрхтгш, ойлголцсон, хүндэтгэлсэн олон янзын соёлтой хамтран хөгжий гэсэн суурь өнгө нь улам тодорч, ялангуяа анх удаа гишүүнчлэлийн орны тоогоо нэмснээс хойш тус байгууллагын геополитикийн нээлттэй, хүлээцтэй хандлага нь улам бүр онцгойрч байна. Хоёрдугаарт Шанхай хамтын ажиллагааны байгууллага хамтын ажиллагааны зарим сэдвүүд Монгол улсын хөгжилтэй гүнзгий холбогдолтой байгаа юм.
Тухайлбал 2014 онд Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын засгийн газар хоорондын олон улсын транзит зам тээврийн хөнгөжлөх хилэлцээрт гарын үсэг зурсан ба Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын хил давансан тээвэрлэлтийн чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, логистикийг модерниз хийх зорилготой. Энэ зорилго нь Монгол улсын хөгжлийн бодлоготой нийцэж байгаа юм. Мэдээж Монгол улс Шанхай хамтын ажиллагааны байгууллагатай хамтын ажиллагааны түвшингээ дээшлүүлэхийн тулд дотооддоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагын талаарх байр суурийн зөрүүтэй санал дээр цаашид нэгдсэн ойлголттой болох шаардлагатай. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд уламжил болж байгаа одоо 3 орны төрийн тэргүүний уулзалтаас гарсан үр дүнгийн хэрэгжилт ер нь хэр байна өнөөдрийн түвшинд? Монгол улс одоо Бүгд найрамдах Хятад улс, Оросын албаны улсын төрийн тэргүүн нарын уулзалт 4 дөхөө сая Чиндао хотод Бүгд найрамдах Хятад улсын Чиндао хотод уулзсан байгаа. Миний ажиглаж байгаагаар бол одоо тэр уулзалтын үр дүн бол бас их өндөр байгаа. Тийм боломж юм байгаа. Тэгэхээр одоо бид улам үргэлжлүүлээд бас хамтын ажиллагаа улам үргэлжлүүлэх хэрэгтэй болов гэж миний бас харж байгаа. Одоо Монгол улс эдийн засгийн коридорын үргэлжлүүлэх одоо хил гайлын хамтын ажиллагааны бас хэлтсээрүүд одоо бас хэрэгжих түвшиндээ явж байна. Мөн хамтарсан төслүүдийг бас урагшлуулах бас судалгааны ажлууд бас үргэлжлүүлээд явж байгаа. Тэгэхээр миний хувьд бол үр дүнтэй үйл ажиллагаа явж байгаа гэж бодож байна. За Монгол Хятад хоёрын харилцааны одоо 60-аар тооцохоор 60 өнгөрцөн 2 дугаар 60 эхэлсэн явж байна гэж үзэж байна тий. Тэгэхээр эх онд 70 жил боллоо харилцаад. Энэ харилцаа цаашдаа одоо ямар шин төвшнгөөр ингэж өргөжин баяжих болоо танд ямар таамаг байна? Миний бодлоо одоо иргэд хоорондын харилцаа одоо улам илүү хөгжих бололцоотой гэж бодож байна. Хүмүүнлэгийн харилцаа гэсэн үг. Мөн худалдаа эдийн засгийн харилцаач гэсэн миний хувьд бол одоо миний хувьд бол бас нэлээд өндөр түвшинд очсон гэж харж байгаа. Иргэд хоорондын харилцаа хамгийн чухал байгаа гэж миний зүгээс бодож байна. Одоо залуу үеийн хоорондын харилцаа тий. Одоо үе үеийн хүмүүсийн хоорондын харилцаа хамгийн чухал байгаа тий. Тэгээд аюул жуулчлал бас хөгжих бас их чухал бас харилцаа байна. Өөр одоо спорт, урлаг соёлын бас хамтын ажиллагаа бас их чухал гэж миний зүгээс бас харж байна. Бидний урилгыг хүлээж авсан судлаач Сумья болон одоо Монгол судлаач Ли Чав нартай талархал илэрхийлээ. Дэлхийн дахинд тойм хөтөлбөр энэ удаагийн дугаараараа Монгол Хятадын одоо дипломат харилцаа тогтоосны 69 жилийн ойтой холбогдуулсан мэдээллийг үзэгчид та бүхэндээ үзүүллээ. Биднийг сонгож байгаа та бүхэндээ баярлалаа.